За Sika компани судалгаатай үндэсний стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй Data Play подкастын маань шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаараараа бид бүхэн монголчууд бидний онцлог юу юм бэ? Ямар давуу талтай юм бэ? Ямар сул талтай юм бэ? Буюу бид хинбэ хэмэх асуултын хүрээнд одоо нэгэн сонирхолтой судалгаан дээр ярилцахаар бэлдээд байна. За тэгээ өнөөдрийн дугаарын зочнороо Sika компани гүйцэтгэх захирал Эрдэнэ Дэлхийг урьж оролцуулаад байна. За сайн байна уу та? Өдрийн мэнд. Манай подкаст маань season 3-т маань ингээ 2 дахь удаага зочноор оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр бид хоёлаа болохоор монголчуудын соёл болон монгол хүний зам төлөвийг тодорхойлох судалгаа гэдэг Sika компани гүйцэтгсэн 2002 онд хийж гүйцэтгсэн судалгааны үр дүн, хэрэглээний талаар ингээ ярилцгаар байгаа. Тийм. За тий 2022 онд хийсэн тийм. 2022 онд хийсэн. Тэгэхээр бидний нөгөө Mongolian Identity гэдэг тий цуврал одоо судалгааны хүрээнд хийгдэж байгаа судалгаа байгаа. Тэгээд Mongolian Identity гэдэг тэр нөгөө манай дадуугийн хэлсэн бид ер нь хинбэ тий биднэрт ямар давуу тал сул тал байгаа вэ тэрийг таньж мэдэх зорилготой зураг судалгааны нэг хэсэг болж хийгдсэн тий судалгаа. За ер нь яг уламжлалт ёсоор хоёлаа эхний асуултаа бол Монгол одоо энэ судалгааны маань үндэслэл буюу хэрэгцээ шаардлага яагаад энэ судалгаа хийхээр болсон юм? Яагаад энэ одоо аргачлалаар тий энэ аргачлалаар яг энэ асуултын хүрээнд монгол хүний зам төлөвийн онцлог юу юм? Монголчуудын соёлын онцлог юу юм гэдэг энэ асуултанд хариулахыг зорьсон энэ үндэслэл шалтгаанаа тайлбарлал. Тэгээ ер нь бид нар нөгөө ингээд судалгаанууд ингээд хийж яхад одоо ингээд дандаа нөгөө салбарын ч юм уу те тодорхой ингээд нэг сэдвийн хүрээнд юм судалгаанууд хийж байгаа. Тэгээд тухайн салбарын ч юм уу ингээд судалгаанууд ингээд хийдэг. За тэгээд тэнд нэг юм анзаарагдаад байдаг нийтлэг нэг юм бол монгол хүний зам төлөв. Яг энэ зүгээр судалгааны арга зүйд болоод ямар нэгэн бодлого тодорхойлох, стратеги гаргахад ч юм уу зорилт тодорхойлоход яг энэ нөгөө энэ тухайн төр төсөл те санаачлагчдын гол оролцогчд нь за гол одоо хэрэглэгчд нь бол дандаа хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо үндсэн зам төлөвийг бол зөв тооцож одоо тухайн зорилгыг тодорхойлох нь, тухайн төслийг хөтөлбөрийг тодорхойлох нь, бодлогыг тодорхойлох нь аягүй чухал байдаг. Тэгээ бидний одоо бидэрт нэг анзаарчихсан яг нэг судалгааны байгууллагууд бол анзаарчихсан бол энэ талын одоо хүмүүсийн зам төлөвийг бол бас юм одоо сайн таньж мэдэж зөв одоо энэ судалгаа төсөлтөд одоо төсөл хөтөлбөртөө бол одоо тооцохгүй байна. Тийм учраас энэ эргээд тухайн бодлого төсөл хөтөлбөр ингээд нөгөө зорьсондоо хүрэхтэй нөгөө байндаа бууна гэдэг шүү дээ. Ингээд бол бас нэлээд одоо саад болж байна гэж бол бид бүхэн бодсон. Тийм учраас ер нь бид нар яг энэ одоо монголчууд бид нар энэ 21-р зуунд ямар зам төлөвтэй болцсон юм бэ? Бидний одоо түүх бол тий тухайн одоо үедээ байгаа шүү дээ. Ингээд хэдэн зуун жилийн өмнө, 2-300 жилийн өмнө, 2000 жилийн өмнө ч гэдэг юм уу. Тэгэхээр яг өнөөдрийн яг энэ 21-р зуунд бид нар яг одоо ямар болцсон бэ? Ямар зам төлөвтэй вэ? Ямар одоо сайн сайхан талууд тийм ээ? Давуу талууд ингэ байна вэ? Ямар сул талууд байна вэ? Гэдгийг бол тодорхойлж харах нь айгүй чухал юм байна. Тэгээ энэ нь бол эргээд энэ бодлого төсөл хөтөлбөр боловсруулдаг улсуудад бол бас айгүй нэг юм харах өнцөг болно. Нэг байгууллагыг одоо хамт олон нэг удирдах байгаа хүмүүст бол бас харах өнцөг болно тий. Тэгэхээр ингээд энэ бол одоо айгүй их том чухал одоо инсайт байна гэж бодоод бид бодоод тэгээ энэ чиглэлийн судалгаанууд хийж эхэлсэн. Тэгээ 2020 оноос бол энэ Mongolian Identity гэж хийж эхлээд 20 онд нөгөө generation үе орондоо судалгаа хийжсэн. Тэгээ 22 онд бол яг энэ Hofstadт аргаар энэ судалгаа хийжсэн байна. Тэгэхээр яг би бас яг ингээд нөгөө магистрийн ажлаа бичих гээд тэгээ нөгөө сэдв сонгох гэдэг нэг чухал асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө сонгох сэдв дээр угаасаа л би нэг бодоод байсахгүй монголчуудын яг монголчууд одоо Америкчууд гээл тэгэхээр ингээл нэг юм онцлог дүр төрх харагдаад байдаг тийм ингээл солонгос гэхээр бас нэг онцлог дүр төрх байдаг. Тэгээд монголчууд тэгвэл яг ямар дүр төрхтэй, ямар үн үзүүлэлттэй тийм ямар соёлын онцлогтой гэж бодоод ер нь ижил төстэйс юм сэдвэр магистрийн ажил бичиж гээд ингээд багш нартайгаа уулзчихсан. Тэгээд зөвлөх багш, удирдагч багштайгаа уулзаа. Тэгээ бас ерөнхий нэлийн том бас ерөнхий сэдв байна гэж ярилцаад болжсэн хгүй. Тэгээ ер нь яг энэтэй адилхан монгол хүн болгоно л нэг боддог бахалтай бидний онцлог юу юм бэ?
Тэ би тийм бэ гэдэг энэ асуулт ерөн ингээд хүн болгоны толгойд одоо ингээд буудаг байх гэж би бодоод байгаа. Тэр утгаараа ч тэр ерөө их онцлогтой ач холбогдолтой судалгаа байна гэж ингэж харсан. За тэгэхээр хоёулынгийнхаа асуултаа тодорхой шүү дээ би тийм бэ гэдэг тэ. Тэгэхээр энэ асуултанд хариулах хүрээнд буюу одоо энэ үндслэл сэтэл дээрээ тулгуурлаад уг судалгаа хийхдээ ямар аргачлалыг одоо сонгосон юм. Тэгээ энэ аргачлалыг яагаад сонгосон те. Энэ талаараа бас сонсогчдод товч мэдээлэл өгөх зүйтэй байна. За бид энэ 22 онд бол энэ хийхдээ бол энэ одоо энэ Финляндийн социологч те философч одоо юм эрдэмтэн Ховштедт Герт Ховштедт гэдэг хүний бол энэ одоо арга зүгээр бол энэ судалгаа хийсэн. За ер нь дэлхийд дээр бол ер нь энэ улс орнуудын соёл зам төлөвийг судалдаг ингээ хэд хэдэн аргачлалууд байна. Ерөнхийдөө нэг юм 4 том арга байна. За тэрний нэг нь бол энэ Герт Ховштедт. За тэгээ энэ одоо хүний бол энэ судалгаа хийсэн одоо арга аргачлал бол нэлээд одоо энгийн хэрнээ нэлээд одоо хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээ 1985 оноос хойш энэ одоо судалгааны аргаар улс орнуудын одоо энэ соёл зам төлөвийг харьцуулж эхэлсэн. Тэгээ 2022 онд бол Монгол улсын одоо тоо дата бол жишээ нь тэр судалгаанд бол байгаагүй. 54 орны дата бол байсан. За манай Монголын бол байгаагүй. Тэгэхээр бид нар бол яг энэ одоо Ховштедт нэгэнт одоо ингээ хүлээн зөвшөөрөгдсөн тий олон улсын юм арга зүй ингээд байгаа учраас одоо энэ Герт Ховштедт гэдэг хүний одоо үүсгэн байгуулсан Ховштедт институттэй бол бид нар бол хамтарч ажилласан. Тэгээд энэ судалгаа бол хийсэн байгаа. Тэгээд ер нь бол арга зүй бол одоо яг энэ Герт Ховштедт одоо институтийн байгууллагын одоо мэргэжлийн одоо эрдэмтэд бол яг энэ арга зүй дээр ажилласан. Бид нар бол илүү нэг мэдээлэл зөвлөлт энийг бол талыг нь хариуцч бол ингэ хийсэн байгаа. Тэгээд одоо боловсруулалт бол бас яг энэ Герт Ховштедт гэдэг институтийн одоо Ховштедт институтийн хүмүүс бол эрдэмтэд бол хийсэн байгаа. Одоо нөгөө нэг 6 хэмжүүр байгаа даа шүү дээ Ховштедтийн юм. Тэр 6 хэмжүүрт нь ямар хэмжүүр ордог вэ? Одоо энэ эдгээр хэмжүүрүүд нь өөрөө яг юу илэрхийлдэг юм те. За энэ 6 бол айгүй сонирхолтой. Энэ нь бол одоо ялангуяа одоо дөрөвний нөгөө аялаа ярьсан бодлого те энэ төсөл хөтөлбөрийг боловсруулж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ улс орн одоо ямар хуу одоо бид нар байх уу энэ гэдэгт бол ингээ харгалзаж үзэх маш чухал ач холбогдолтой 6 хэмжээс байгаа. За би эндээс бол ер нь бол юунаас нь илүү ач холбогдолтойгоос нэхүү би эхлээд одоо хэлье гэж бодож байна л да. За энэ дээр за энэ ер нь 6 хэмжээс хэлэх юм бол одоо эхнийх нь бол энэ power distance index гэдэг байгаа юм. Энэ одоо энэ одоо эрх мэдлийн зөрүү тий эрх мэдэл одоо ингээд ажил явуулахад хэр нөлөөтэй байдаг вэ гэдэг ийм одоо индекс байна. За хоёр дахь нь бол individualism, collectivism гэдэг. Энэ бол илүү одоо өөрийгөө гэсэн үзэл тийм үү. Өөрийгөө гэсэн үзэл болоод хамтын үзэл гэх юм одоо ингэж орчуулахаар л тий. За гуравдугаарт бол энэ masculinity, femininity гэдэг. Ер нь одоо нэлээд одоо эрэгтэйлэг, эмэгтэйлэг тийм байна. Одоо байна уу гэж байгаа тий. Дөрөвт нь бол uncertainty avoidance буюу одоо тодорхойгүй байдлаас зайлсхийх. Одоо энэ ямар нэгэн тодорхойгүй нөхцөл байдалд аль болох орохгүй юмсан гэж одоо боддог гэсэн. Одоо тийм тодорхойгүй байдалд орохгүй байхын тулд хүмүүс чинь ингээл айгүй тэрнээс ингээд сэргийлнэ шүү дээ тий. Ингээд гэдэг тал руугаа гэсэн. За тэгээд тав дахь нь бол энэ long term orientation гэдэг энэ бас айгүй чухал. За тэгээд 6 дахь нь болохоор энэ indulgence restraint гэдэг индекс байгаа. Indulgence эсрэг нь restraint гэдэг. За тэгээ энэний талаар бол бас дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодож байна. За нэг ийм 6 ингийн индекс байгаа. Тэгээ энэ би эндээс ингээд одоо манай тайлан бол нөгөө дата мон дээр маань байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг бидний хувьд бол яг илүү их сонирхолтой байсан индексүүдээ ингээд бас ингээд яриулъя л бодож байна. Зүг. Яг одоо миний дараагийн асуулт бол тийм ээ. За. Одоо энэ би бас ингэж бодоод байгаа. Яг таны өмнө энэ судалгааг хийхээсээ өмнө ингээд та нэг тодорхой хэмжээний нийгмийн харилцаанд ороод нийгмийг ажиглаад нэг монголчуудын онцлогийг ажиглаад ингээд явж исэн баг. Тэгэхээр яг энэ судалгааг хийсний дараа
ингээд тодорхой үр дүнгууд гарч байгаа шүү дээ, тэр үр дүнтэй чинь зөрсөн эсвэл нөгөө яг ингээд баталсан ямар үр дүнгууд байсан хамгийн сонирхолтой одоо үр дүнгууд те. Тэгээ ерөнхийдөө яг судалгааны үр дүн дээр ямар гол одоо чухал онцлог үр дүнгууд гарсан бэ? Тийм талаараа ярил. За юун дээр одоо сая нөгөө яг өмнө бол бид нар нөгөө ингээд нөгөө нийтээр нэм нөгөө одоо онцод нөгөө 54 орны дататай харьцуулах боломжтой болж байгаа юм л да. Харьцуулаад ингээд манайх хэр ямар байгаа юм бэ гэдгийг ингээд үзэх боломжтой болж байгаа. Тэнгүүд бид нар ингээд өмнө бол яасан гэхээр ер нь бид нар ингээд нэг бодлого хөтөлбөр ингээд боловсруулдаг. Тэгээд тэрний нөгөө төлөвлөсөн байдал нь айгүй оновчгүй. Тийм тэр одоо зорилгоо тодорхойлсон байдал нь айгүй оновчгүй тийм. Ингээл ийм зүйлүүд айгүй их үүдэг байсан. Тэгээд одоо тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэхэд манайх ч одоо бас анх нөгөө юунд одоо илсэл ингээл тодорхойлсон зорилтууд маань бас айгүй оновчгүй. Тийм тэгээд тэр нөгөө бодлого хөтөлбөрүүдийн өмнөгийг ингээ хийхээр те дараа нь ингээд бас нэг жоохон учир төгсгөлтэй юмуд айгүй их анзаардаг байсан 2018 19 оны үед бол 20 оны үед те тэгээд тэгээ энийг одоо энэ судалгааг би ингээд бид нар ингээд хийчээд дараа нь бол бид нар юу ойлгосон бэ? Энэ судалгааны үр дүн дээр одоо long term orientation буюу ер нь хэр ингээд урт хугацаанд юм ингээд төсөөлж чаддаг юм бэ гэдэг ингээд нэг индекс байгаа дөрөвний нөгөө те long term энэгээр үзэхэр манай хайгу бага оноотой. Тэгэхээр одоо бид нар ерөнхийдөө ингээд нийтээрээ шүү дээ ингээд айгуу тийм short term oriented хүмүүс болж байгаа. Тэрний юу гэж байгаа гэхээр ер нь одоо удаан хугацаанд ирээдүг төсөөлж төлөвлөдөггүй. Одоо ийм ард түмэн болчиход байгаа юм. За тэгээ энийг бол яг одоо яг нөгөө бидний гисэн судалгаан дээр Хятад, Япон, Солонгос, Орос гэдэг одоо яг геополитикийн ач холбогдолтой улс орнуудтай ингээ харьцуулж үзэхэд тэднээс бол бид нар айгүй нөгөө богино хугацаанд ингээ бодож юм төлөвлөдөг юм бэл. Хятад ингээд Орос, Японууд энэ төр бол айгүй урт хугацаанд юм бодож төлөвлөдөг. Өндөрөвчлөлтэй болсон. Тэгэхээр одоо тэр нь энэ одоо яагаад юм бол гэж дараагийн асуулт гарна л да. Тэгээд ингээ бодохоор их олон бас тайлбар байж болох юм билээ. Бид нар ч нөгөө өмнө 1900 одоо 90 оны тий хөвсгөлөөс өмнө бол бид нар одоо бас айхтар урт хугацааны төлөвлөгөө энэ төр бол төдийлөн бас өөрсдөө хийдэг байлаа шүү дээ. Өөрсдөө хийдэг. Нэгдсэн байдлаар хийчихэд тэр ингээд 5 жилээр төлөвлөлөө тэрийг хийх ёстой ч гэх юм уу тий. За тэгээ эргээд нөгөө нүүдэлчин ахуй соёлтой ч юм уу холбоотой ч юм уу тий ингээд айгүй олон юмнууд нийлүүлсэн хүчин зүйл байж болох хэрэгтэй. За өнөөдөр бол бид нар ямар ч гэсэн жаахан одоо урт хугацаанд юмыг төсөөлж бодож бодох чадвар муу байна. Энэ бол төлөвлөх чадвар муу гэсэн. Бид нэр зорилго тодорхойлох чадвар муутай гэсэн. Тэгээ энэ бол манай улс орны хувьд ч одоо анзаарэгддэг энэ бодлого төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлтөн дээр байгууллагуудын энэ зорилго тодорхойлсон байдлын юм дээр ч ингэж анзаарэгддэг. Тэгээд хувь хүмүүсийн хувьд ч гэсэн адилхан анзаарэгддэг шүү дээ. Одоо зорилго тодорхойлсон уу гээл тэгэл тодорхойлсон гээл тэгэл жилийн дараа яг ижлэхэн зорилго яриад явж идэг тийм. Тэгээ нөгөө чинь зорилгыг тодорхойлно гэдэг чинь нэг асуудал. Тодорхойлсны дараа тэрний дагуу хэрэгжүүлнэ гэдэг чинь ахаад нэг асуудал. Тэгээ хэрэгжүүлсний дараа тэрийгээ нөгөө үнэлнэ гэдэг чинь ахаад том 3 юм байгаад байгаа. Энэ 3 циклийг гурвыг нь эргүүлж ижил тэр зорилго хэрэгжин тийм. Хэрэгжиг бол тэр зорилго чинь бол зүгээр нөгөө бодит биш зорилго буюу мөрөөдөл болчих таарах байхгүй тийм. Тэгэхээр илүү тэр зорилго тодорхойлох чадвар нэлээд багтаа гэж хэлмээр байна. За хоёр дахь нь болохоор энэ нөгөө нэлээд одоо тэр нөгөө индивидуализм, коллективизм буюу одоо хамтж байдал нэлээд одоо өөрийгөө гэсэн юм үзэл гээд байгаа юм тийм. Тэгээд энэгээр ингээ үзэхээр бид нар бас нэлээд одоо яг энэ сая нөгөө энэ хөрш орнуудтайгаа харьцуулахад нэлээд одоо өөрийгөө гэсэн үзэлтэй гэдэгт нь харсан. Индивидуалист талтай гэсэн үг тийм. Одоо энэ одоо чинь манайхан бол илүү одоо өөрийгөө индивидуализм гэдэг ингэж тодорхойлоод байгаа юм. Өөрийн нөгөө нэг ойрын гэр бүлээ л анхаардаг гэдэг юм. Тэгэхээр тэр нь бол одоо өөрийнх нь одоо гэр бүл те. Одоо өөрийнх нь гэр бүл үр хүүхдийн хүрээнд л одоо юм ингээ хардаг гэх юм уу те. Одоо ингэж боддог тийм хандлага нэлээд их байна гэсэн үг. Тэгээд гэтэн жаахан нөгөө нийт тоогоор шүү дээ. Мэдээж одоо коллектив гэтэл бид нар ч нөгөө одоо өрхийн айлын одоо тийм гэр бүл соёлтой ард түмэн гэдэг байгаа ш нэлээ юм хамтаж те. Гэтэл ингээд судалгаагаар бол ийм үр дүн ингээ гарч байгаа. Тэгээд энэ сүүлийн үеийн нөгөө хотчлт те илүү төвсөрөн газар их одоо амьдардаг болсонтой холбоотой юм. Бид нар ч одоо аюул завгүй амьдарч ш тэгээд тэрнтэй холбоотой байж магадгүй. Зүгээр хөдөө мөдөө бол арай өөр төр зураг бол
байхыг үүсэхгүй. Бид нар ч одоо хөдөө ингээд 100 явахаар тий. Тэнд бол аюул коллектив айлууд байдаг шүү дээ тий. Айл хотоо гэдэг тий ингээд. Тий. Ерөөсөө айл сахалтаараа тий хийх ажлыг ингээд хувааж хийгээд л одоо тэрний тэдний ноолрыг самн тэдний одоо юуг яан тий хөрцөн гიშгэн гэл ингээл ижлээ явж идэг. Тэгэхээр тэгэл хадлан мадлангаа хүртэл ингээл яадаг тий. Тэгэхээр тэнд бол аюул тийм коллективизм бас байгаад байдаг тий. Тэр иймэрхүү одоо ингээ үр дүнгууд байна тий. Тэгээд бусад одоо индексүүд бас их сонирхолтой тэгэл юмнууд байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бид нэг жаахан тийм одоо юу тал руугаа өөрийгөө гэсэн үзэлтэй их болсон байна. Тэр нь бол одоо юмыг бол урт хугацаанд төсөөлж бодож төлөвлөж чадахгүй байна. Тий. Одоо зорилго тодорхойлж чадахгүй, төлөвлөж чадахгүй байна. Итэл одоо үндсэн төвлөлтөж мэдээж яг одоо төлөвлөж байгаа одоо ундаг хүмүүс одоо албан байгууллагууд биелдэг. Тэгэхээр тэр цөөхөн байна гэсэн үг байхгүй тий. Одоо нөгөө нэг ингээл бас судалгаа энэ төр хийгээ явж байхаар хүмүүс ялангуяа нөгөө нийгэм улс төрийн судалгаан дээр ч юм уу ингээд нийгмийн судалгаан дээр нийгэмдийн засгийн нөхцөл байдал тодорхойлох судалгаан дээр хүмүүс юу яагаад төрийн байгууллага ерөн ингээд нөгөө танил талаараа асуудлаа шийдвэрлэдэг. Ингээд танил талгүй бол төрийн байгууллагт ингээд танил талгүй бол ямар нэг ажил бүтдэггүй ч гэдэг юм уу те. Энэ маань өөрөө бас нөгөө таны хэлээд байгаа тэр индивидуалист юутай холбогдож байгаа болов та энэ дээр юу гэж бодож байна? Одоо заавал ингээд нэг танил талтай байж ич тий ингээ ажиллаа бүтээдэг эсвэл өөрөө ажиллаа бүтээж ивэл одоо бусад хүмүүс ингээ бас ингээд очрлоод хүлээлгдээд байж байгаа ингээд тэнд зөндөө ингээд юунууд байгаа шүү дээ. Хүмүүс байгаа шүү дээ. Тэрний урдуур ороод өөрийнхөө ажлыг хамгийн түрүүнд бүтээх гэдэг хэрвээ таньдаг хүн нэвэл газ юу ачи гэдэг ч юм уу тий ингээд нөгөө нэг тэр энэ төр зангууд юу тий бас одоо хамаатай байна да тий. Тий одоо өөрөө одоо миний хэрэг бүтчихвэл гэж бодож шүү дээ. Тий. Тэгэхээр одоо хамаатай бол жишээ нь гэж би бодож байна. Тэгээд дээр нөгөө талд бол бид нар ч бас манай нийгэмч бас жоо ёс суртахууны хувьд жоо хэцүү болчиход шүү дээ. Тий. Нөгөө нэг 2-300 жилийн өмнө байсан гоё юм ч одоо байхгүй болчиход шүү дээ. Нөгөө цаа гэвэл яагүй бусдыгаа ингээд ингэдэг ийм одоо хандлага юм болвол тэгэлэр нь хаанаал тий. Одоо айгүй тийм төсөлтэй их тийм юутай өөр нэг юм тодорхойгүй тий юм сонир болчихлоо шүү дээ. Төсөлдөө итгэлцлийн ямрал тэргээ бас нэрлээд байгаа тий. Надад бас энэ 6 үзүүлэлтүүдээс юу нь энэ masculinity femininity гэдэг энэ бас их сонирхолтой санагдаад байна л да. Тийм. Энэ нь одоо яг юуг илэрхийлж байгаа үзүүлэлт юм бол бас энэ дээр ямар онцлог үр дүн гарсан юм бол masculinity femininity гэдэг дээр бол ийм байгаа нөгөө ер нь одоо эрэгтэйлэг нийгэм гэхэр ийм байдаг юм байна. Ер нь нэг жоохон тийм инновацлаг стартапер хуу маягтай айгүй одоо тийм хөдөлмөр бүтээмж те одоо шинэ бүтээгдэхүүн юмыг бол айгүй хэрэглэхийлсэн ийм нийгмийг болохоор жоохон эрэгтэйлэг masculine нийгэм гэдэг. Femininity нийгэм гэдэг нь болохоор жоохон тийм хүлээцтэй, хүлээн зөвшөөрсөн, нэг жоохон тийм аядуу ийм нийгмийг хэлээд байгаа. Тэгээд манай улс болохоор ерөнхийдөө бол энэ дэр бол ер нь феминист нийгэм гэж одоо гарсан. Тэгэхээр ер нь бол бид нар тийм ахтар одоо шинэ бүтээгдэхүүн, шинэ юмыг те шинэ юмыг бүтээхийг юм одоогор бол эрмэлзэхгүй байх гэсэн үг. Ер нь тийм энэ бол одоо бидний ажил биш ээ те гэж бодож байна гэсэн үг. Сэргээрээ бол ер нь хүлээцтэй байх те. Тэгээд дууга заа болно үстэй. За тэгэл нэг иймэрхүү одоо үзэл бодолтой байгаад байна гэсэн үг. Тэгтэл нөгөө тий жоо хүлээцтэй одоо ингээд баг нийтээрээ ингээд бидний бас одоо үндэсний шин чанартай ч гэсэн ингээд магадгүй ч төсөөлөж байгаа үстэй. Бид нар одоо жишээ нь сайн шинэ бүтээгдэхүүн бүтээл дэлхийн зах зээл дээр гаргаж чадахгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд үндэснэрээ нэг тийм энтерпренер те одоо стартап маягийн ийм сэтгэл зүй сэтгэлгээ байхгүй байна. Энэ нийтлээ бол хүмүүсийг хөлбөрлөхгүй гэсэн. Тэгэхээр нөгөө талдаа тий хүлээцтэй хараад дагаад байх тиймэрхүү одоо хандлага давмгаалж байна гэсэн. Энэ power distance index дээр нь ямар онцлог үр дүн гарсан бэ? Бас нөгөө нэг одоо ямар улс орнуудтай ижил төвшөнд байна. Одоо та түрүүн Япон болон Хятад, Орос эднэртэй бол ингээд зөрүүтэй байна гэсэн шүү дээ тий. Зөрүүтэй биш нөгөө ижил байгаа улс орнууд нь ижилхэн төвшөнд байгаа улс орнууд нь ямар улс орнууд байсан юм бол? Яг энэ нөгөө индексээр айгүй өөр байгаа. Айгүй индексээр 6 учраас ингээд айгүй өөр
байгаад байгаа юм. Power distance-ийн хувьд болохоор одоо power distance одоо энэ одоо нэг жоохон тийм авторитив тийм маягийн одоо даргалах хандлага гэх юм уу? Би одоо сайн бас яг юу мэдэхгүй байна л да. Ерөнхийдөө ингээд нэг юм даргыг одоо ингэж их дагдаг ийм хандлага одоо байна гэсэн үг. Тэгэхээр манайд бол одоо power distance index нэг өндөр гарсан байхгүй Монголд. Одоо босоод бас нэг бидний нэг хөрш орнуудтай л харьцуулаад эдгэртэйгээ л одоо ингэж байх учраас харьцуулж үзсэн нөгөө capability 1 2 дугаар 3 дугаар хөрш гэдэг байгаа шүү дээ. Япон, Солонгос, Орос гэдэг. Тэгэхээр ингээд үзэхээр энэ тэр power distance index нь бол манайх одоо харьцангуй өндөр багт. Тийм тэгээд энэ манай Азийн орнууд ч гэсэн бас тэр нэг өндөр юм бил. Ерөнхийдөө ингээд жигт өндөр ингээд тэгэхээр тэр нь бол яаж юм хөр ерөнхийдөө одоо ингээд нэг тийм дарах стил тий. Тэгээд илүү хатуу их мэдлэлтэй хүнийг загнадаг тий. Одоо загнадаг одоо яадаг юм байгаа тийм юмнууд одоо энэ тэнд байгуулахад бол жишээ нь тийм байдлаар шийдвэр гаргалт ажлууд нь явах магадлал айгүй ихтэй гэсэн. Тийм санаа. Ань чинь ухаан нь бол ингээд зөвшөлдсөд яг ажиллаа хариуцаад тэгээд тэр хариуцсан ажлаа тэр хүмүүс нь одоо сайн хийх тий. Тухай байгаад байгаа шүү дээ. Тэгээд юм бол ингээд нийлээд үр дүн сайн гарна шүү дээ. Тэр чинь айгүй эрүүл төдий чинь эрсдэлтэй чадвар бүтээмжин сайн байна тий. Тэгэхгүй тэгээд л ингээд одоо ингээд нэг 500 хүнтэй 1000 хүнтэй байгуулгыг тий. Нэг хүний одоо толгоогоор удирдах гэвэл тэгэл тэр чинь эйгүү тийм өчүүхэн бүтээмжтэй өчүүхэн одоо тийм тогтолцоо системтэй ерөнхийдөө тэр одоо тэр системийн чинь үйлдвэрлэл мань айгүй бага байхгүй. За ойлголоо. Тэгэхээр одоо энэ судалгааны ингээд онцлог бас үр дүнгууд гарсан ба шүү дээ. Энэ үр дүн дээр үндэслээд та яг ямар одоо зүйлийг олж мэдсэн бэ, ойлгосон бэ? За энэ дээрээ үндэслээд ямар ажлуудыг хэрэгжүүлж байгаа вэ? Ямар санаачлалуудыг хэрэгжүүлж байгаа вэ? Илүү нөө практик судалгааныхаа практик хэрэглээг бас голчулж ярих хэрэг. Тийм. За энэ яг ингээд бид нар ерөөсөө яг ингээд нэг юм long term oriented биш юм байна. Ийм нэг юм одоо судалгаанууд ингээд үр дүн бичгэр чинь бид нар тэгэл тэрийг одоо нэг ухамсартайгаар бол ухамсаргүйгээр тэгэл зөндөл юмд нөлөөлөл ашиглаж явж байгаа тийм. Яг ингээд ажил дээрээ болоод би ингээд юм дээрээ одоо ажилласан юм болвол манай улс үнэхээр одоо урт хугацаанд ингээ ямиг төлөвлөж чаддгүй юм байна. Зорилгоо тодорхойлж чаддгүй юм байна. Манай улсын лидерүүд тийм зорилго тодорхойлох, стратеги тодорхойлох одоо чадваргүй байгаа юм байна. Maybe магадгүй тийм чадвартай хүмүүс байгаа бах. Тэгтэл тэр нь ингээд нийтээрээ тий олонхороо ингээд тэрийг харж ойлгож нэр яг стратеги ингэхэн зөв энэ л бидний давуу тал гэдэг нэг олонх нь ойлгохгүй л тэр чи бас ингээд батлагдахгүй тодорхойлогдохгүй байхгүй тий. Тэгэхээр энэ ингээд улс орны хувьд бол манай улс орны хувьд бол яг энэ зорилго тодорхойлох урт хугацаанд төвлөрөх урт хугацааны ийм одоо сэтгэлгээтэй манлайл бол айгүй дутагдчихж байгаа. Тэгээ энэ бол за энийг бол би айгүй сайн одоо судалгааны дараа бол тий бид нар ингээд нэлээд ажигласан. Тэрнээс өмнө ч гэсэн бид нар ер нь ингээд одоо 5 хэрэг анзаардаг бол манай тийм урт хугацааны бодлогод байдаггүй шүү дээ. Тэгээ 20 онд насаараа 20 50 гэж гаргасан тий. Тэгээ 20 50 одоо жишээ нь 20 бас ямар хөө байдалтай явж байна. Тэгээ тэрнийгээ залгамжлалаг яаж явах вэ? Одоо жишээ нь урт хугацааны ингээд ямар нэг юм ингээд удаан хугацаанд ингээд хийх аюул чухал шүү дээ. Тэр нэг юм. Тэнгүүд одоо жишээ нь манайх ингээд тэгш нөгөө ингээд улс төр ингээд нөгөө нам ч юм уу ингээд солигдохороо бүх нөгөө нэг зорилгоудыг ингээд өмнөхөд нь байхгүй. Үгүйсгдэг. Яагаад гэж үгүйсгэж байгаа юм гэхээр тэрний ач холбогдлыг мэдэхгүй байгаа байхгүй. Ингээд урт хугацаанд төвлөрөөд ингээд хоримтлагаад явахаар тэр чинь ингээд 4 жил явсан юм 40 жил явсан юм, 4 жил явсан юм, 20 жил явсан юм хоёроо ингээд 20 жилийн дараа маш их үр дүнд хүрч болно гэдгийг бид нар ерөнхийдөө ойлгохгүй гэсэн үг байхгүй. Тэгээд шууд одоо чи хийсэн учраас тий одоо чинийх бол юу гэшээ. Тэгэхээр чинийгээс өөр юм хийн гэд ингэж ингээд шууд ирсэн гэж боддог тий. Гэтэл давталмаа одоо чиний ингэж хийсэн юм чи ингээд сайн зөвлөгөө байсан тий. Ингээд үргэлжлүүлнэ. Энд дээр чинь нэмээд би энийг өөрөөр хийх гэж байна гэж яг нөгөө нэмж байгаа сайжруулж байгаа юм дээр л ялгаатай байдлаа гоо хармаар байгаа байхгүй. Тэрсгөө дадаагүй юм боли тэгээд өөрөөр ингээд энэ бол одоо би энэ хүн дургүй юм чи нэг тэгээд баг зүгээр санаа нь ингээд аюу тийм энэ чинь ингээд шорт терм яриад байхгүй. Яг шорт терм би богино хугацаанд төлөвлөсөн гэж хэлж байгаа. Тэр юмны тэрийг үргэлжлүүлэхийн урт хугацааны үн цэнийг ойлгохгүй байгаа байхгүй. Ойлгохгүй гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө л ингээд жижигхэн өрсөлдөөн дээрээ төвлөрч
Одоо маш юм вакуумд ч эхэлж байгаа гэсэн одоо тий. Дадууг л муухай харагдвал би гоё харагдана би яа. Тэгж чи гарч ирэхээр тий. Намайг муухай харагдвал тэгэл дараагийнхаа нэг одоо ялхаа одоо л тий. Ийм одоо өчүүхэн тий. Ийм юмд ингэж автчих байгаа байхгүй. Тэгэл бид чинь ингээд нэг ямар нэгэн community чинь ороод ингээд вакуумд чинь тэнд байгаа зорилго нь тий. Тэгэхээр энэ ингээд одоо жишээ нь тэгж ингэж харагдаж байгаа. Тэгэхээр одоо тэр урт хугацааны одоо ач холбогдол урт хугацааны одоо ямар нэгэн тийм ач холбогдолтой зүйлүүдийн урт хугацааны доктортой байдлыг хангана гэдэг бол манлайлагчдын маш чухал ажил гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд тэрний төлөө тэрийг ингээд тодорхой хэмжээнд тэр чинь юм одоо гол хэсэг нь яваад байна шүү дээ. Тэр ингээд цааш руу явуулаад дээр нь нэмж яа сайжруулах уу гэдэг дэрэл юм ярина хөөс биш. Гол нь бол явдгаар л явах хэрэгтэй. Тэгээд тэрийг яг ингээд доктор тодорхой магадгүй зүгээр тэрийг ингээд ойлгохгүй гэж магадгүй тийм гэж магадгүй. Чи бодогдчихэв. За ажил дээр бол яг бид нар ер нь яг нэг юм зорилго тодорхойлох чадвар муутай юм. Ер нь ингээд нэг юм байгууллагын стратеги, алсын арга энэ тодорхойлох нэг тийм амархан биш шүү дээ. Тэгээ одоо тэгээ бид нар ч бас өмнө яг бас өмнөдөө нэг тийм сайн хийдэг байгаагүй. Баримжаа ингээ хийгээд яваад тэгээд банда очихгүй тийм янз. Зүгээр энэ 22 оноос хойш бол бидний энэ яг ирээдүйг нь төлөвлөх энэ чадвар бол нэлээд жилээс жилд ингээ сайжирч байгаа. Тэгээ бид нар бол энэ зорилго тодорхойлох энэ зорилгыг яаж зөв тодорхойлох юм. Тэр зорилгын дагуу яаж гүйцэтгэх юм. Тэгээд энийг яаж үнэлж одоо үр дүн гаргаж авах хэрэгтэй бэ гэдэг дээр бол бид нөгөө ажиллаа явуулах арга барилын хувьд бол одоо маш их сайжирсан гэж бодож байна. Тийм. Тэгэх болохоор өмнө болохоор ингээд нэг юм дундаа л яваад идэв штэ. Одоо бол бид нар нэлээд юм урт хугацаанд төвлөрч бодох сэтгэлгээ болоод энийг одоо сайн үе шаттай төлөвлөх энэ төр дээр бол нэлээд удаа их зарж чадсан гэж бодож байгаа. Тэгэхээр ажилд бол нэлээд бодит тавны болсон. Хувийн үед ч гэсэн одоо зөндөл юм байгаа бах тийм. Хувьд ч одоо бас одоо ч бас ер нь хувийн дээр зорилго тодорхойлох төлөвлөх энэ төр дээр бол би бас нэлээд их заргасан. Тэгээ манай хамт олон ч гэсэн нэлээд яасан. Дор бүрнэл яасан баг тийм. Би бол нэлээд одоо бүр сайжруулсан юм те. Тэгээд одоо цаашдаа ч гэсэн сайжрал суралцал явах байх. Ер нь одоо ингээд өндөр хөгжилтэй улс орнууд маань өөрөө зорилго нь нөгөө нэг урт хугацаанд тавигдсан. Тэгээд ямар нэг юм хөдлөшгүй тэгээ доктортой бат бэх ингээд байгаад байна шүү дээ. Энэ нь өөрөө хөгжлийнхэн гол түлхүүр нь бас нэг түлхүүр нь болж байна те. Тэгэхээр яг ийм урт хугацаанд бид бүхэн ингээд алсыг хардаг, яг тухайн тавьсан зорилгоо хэрэгжүүлдэг. Тэгээд яг хэрэгжүүлдэг болон үнэлдэг ингээ байх хэрэгтэй. Энэ нь бол макро болон микро бүх төвшөнд чухал яваад байна гэсэн үг тийм ээ. Тийм гэсэн үг тийм. Одоо яг ингээд одоо жишээ нь өндөр хөгжилтэй орнууд ч амжилттай явж байгаа орнууд ингээд бүр 100% зорилгоо ингээд бүр яг конкретөд тодорхойлохгүй шүү дээ. Үндсэн коро яг ингээд гаргачихж байгаа байхгүй яг ингээд ямар ч стратегиуд бол бид нар дараагийн 15 жил ийм улс орн болох юм байна. Энийг энд очиход бол ийм зайлшгүй хийх юм байна. Тэгээ энийг ингээ хийхэд бол 5 жилээр бид нэг ингэж ахиулна ч юм уу. Тэгээ 3 жилээр ингэж ахиулна гэдэг ингээ юм төлөвлөж байгаа байхгүй. Тэгээ тэрний ингээ магадгүй нэг 80% тий яг ингээ core байна. 20% нь өөрчлөө цаг үед нь тохируулаад өөрчлөөд ингээ явж бол яг тэр core нь бол тэр чиглэл байх хэрэгтэй болчиход байгаа тий. За цаашид юу энэ судалгааг одоо хөгжүүлэх гэх юм уу тий одоо автотлах чиглэлд бас ажлууд төлөвлөгдөж байгаа болов ямар сайжруулах шаардлагатай хөгжүүлэх шаардлагатай юмуд байгаа юу? Тий одоо ингээд яг энэ бол ингээд нэг тодорхой одоо ингээд монголчуудынхаа өнөөдөр байгаа бидний тодорхой зан төлөвийг тодорхойллоо шүү дээ. Цаашдаа бол яг ингээд энэ зан төлөвийн судалгаануудыг бол бид нэлээд бас үргэлжлүүлэл хийгээд байхаар бодож байгаа. Ер нь яг төлөвлөгөө бол 2030 хүртэл бид хийх юм л да. Тэгээд ямар ч үргэлжлүүлнэ. Тий яг зөв энийг нөгөө давтаж хийх үгүй юу энэ төр гэдэг дээр бол бид нар одоо шийдээгүй л байна. Тэгээд энийг бас бид нар бас айхтар одоо хангалттай бас олон нийт бас хүргэж чадахгүй л байх шиг байна. Тэгээд энийг одоо ингээд энэ бол яг бүр яг судалгаатай тий энэ чинь ингээл баг энэ 6 даймешн ингээл сайн одоо яах вэ чинь айгүй их юм өөрчилж болохоор л байгаад байгаа юм л да. Гэхдээ энэ өөрчлөлт ингээл нэг хүмүүсээс амралтай учраас тэгэл айгүй удаа явдаг шүү дээ. Өөрчлөлт чинь ер нь тий. Өөрчлөлтийг хэр хүлээж авч ийн гэдгээс эхлүүлээл тийм ээ. Тухайн өөрчлөгдөх ёстой хүн маань юм уу эсвэл нөгөө объект маань өөрөө өөрчлөлтийг хэр хүлээж авч ийн гэдгээс шалтгаалаад.
Тийм. Энэ ч нөгөө нийтээр өөрчлөгдөх учраас Тийм. нэг хоёр хүн, нэг хоёр байгууллага өөрчлөгдөх асуудал шин. Нийтээр өөрчлөгдөх учраас энэ одоо юм ингээ сайн гоё өөрчлөгдөөсөө аль болох одоо тэр өөрчлөлтийн хурд нь одоо илүү хурдан байгаасай л гэж одоо хүсэж байна тийм. Тэгээд энэ бас нэг юм одоо би бас нэг сая нэг төдөг асуусан дээр ингээ бодоход одоо жишээ нь манай боловсролын яам тий. Яг энэ судалгааны үр дүн гарч байгаад тэгээ энэ дээр одоо жишээ нь энэ боловсролын салбарын сургалт хөтөлбөрүүдийг гаргахтаа энийг ингээд айгуу сайн шингээж өгөх мөрөө байхгүй. Тэг жишээлбэл одоо жишээ нь боловсролын яамны энийг одоо ингээд яг тэрэн зөв буруу гэж би одоо хэлэхгүй л дээ. Гэхдээ ингээд яг эндээс авах юм нь юу байгаа юм тий. Жишээлбэл одоо манайх эдийн засгийн хөгжүүлийн энтерпренер ингээд ингээд гэж шít. Тэгвэл манайх ингээд феминист нийгэм байна тий. Тэгвэл энэ өөрөө маскулин болох юм уу болохгүй юм. Эсвэл феминистээр ингээд байх уу тий. Нийгэм энэ феминизм гэдэг нь нөгөө нэг гендрийн асуудал биш шүү дээ тий. Ерөөсөө нөгөө нийгмээр нь үндсэн зам төлөвөөрөнд гэж нөгөө эрхтэйлэг эмгтэйлэг гэж хуваагаад гэсэн үг байхгүй тий. За нөгөө нэг асуудал. За тэгвэл long term short term oriented нь сул тал юм бол илүү урт хугацаанд ингээд юмыг төлөвлөдөг болгоё. Тэгвэл манай сургуулийн одоо сурагчид хүүхдүүд маань 12-оо төгсөхдөө юмыг 5 жилээр төлөвлөдөг, 2 жилээр төлөвлөдөг тийм ур чадвартай болгох юм байна. Тэгвэл энэ нь өөрөө сургуулийн төлбөрт яаж орох юм бэ? Тэ? За, коллективист гэдгийг бид нэр юу гэж тодорхойлох вэ? Коллективист байх ёстой юм эсвэл ингээ индивидуалист байдлаар ингээ явуулах ёстой юм уу те? Энийг яг ингээ нэг талд нь гаргаад энэ талуудаа ингээ ярмаар байна. Тэгээд энэ өөрөө яг тэр нөгөө боловсролын салбарын одоо үйлдвэрлэх гээд байгаа одоо тэр одоо сурагчид тий одоо хүмүүс шүү дээ бид нар чинь зах зээл дээр гарч ирж байгаа. Тэгээд тэр хүмүүс нэг ямар юм зам төлөвшин чанартай байх юм гэдгээс бид нар ингээ гаргаж ирмээр байгаа юм л да. Тэгэхээр одоо тийм байдлаас энэ төр ингээд ашиглаасаа гэж одоо бодоод байгаа. Тий. За өнөөдрийн подкастаараа одоо энэ судалгаанаас яг сонсогчдын маань яг авч үлдээсэй гэж бодсон одоо танд өгөх подкастныхаа өнөөдрийн дугаараас тиймээ сонсогчдод өгөх судалгаанаас авч үлдээсэй гэж хүсэж байгаа одоо гол мессеж нь юу вэ энэ тал дээр? Ерөн бас та түрүүнд юун дээр бас өмнөх яг юун асуултан дээр дурдах шиг л боллоо. Тиймээс гадна бас яг сонсогчд маань хувьдаа ч юм уу те. За би нэг ер нь ганцхан л мессеж хэлчихье гэж бодож байна. Ер нь манайхаа энэ нөгөө зорилго тодорхойлох те. Айгуу чухал. Энэ ингээд зорилго тодорхойлох ур чадвар бол маш чухал. Нөгөө ингэдэг штэ. Хүн болгон мөрөөдөлтэй те. Гэхдээ тэр мөрөөдлийг зорилго болгохгүй л тэр чинь мөрөөдлөөр л дуусчихна гэдэг шүү дээ. Тэгэхээр зорилго тодорхойлох бол одоо яг аливаа тэр тухайн хувь хүн гэр бүл одоо албан байгууллага улс орны маш чухал. Тэгэхээр магадгүй ингээд одоо яг энэ зорилгоо ингээд тодорхойлох гэдэг янз янзаар ингээд оролдоод үзээгүй чадаагүй энэ бас хүмүүс ингээд сонсч магадгүй тий. Би яг одоо энэ ахаас жилээс жил дахин тодорхойлсоор л байгаарай гэж хэлмээр байна. Тэгээ юун дээр алдаад байна яагаад гэвэл. За манайхны зорилго тодорхойлоход нэг гаргадаг алдаа юу вэ? Зорилго тодорхойлол өргөчдөг. Зорилгыг тодорхойлол өргөждөг. Тэрийг гоё смарт болгох чинь хэмжих нэгжтэй мэгжтэй одоо юу те ингээд бол. Эхлээд бол ингээд ерөнхийн нэг юм жагсаалт бичнэ. Дараа нь ямарс нэг хэмжих нэгжтэй болгоно. За одоо IELTS-ийн 6-5 оноо авч гэдэг юм. Тэнгүүтээ яадаг гэхээр тэрний дараа ингээд зорилго тодорхойлно гэдэг ур чадвар 3 хэсэгтэй байхгүй. Эхнийг нь болохоор зорилго тодорхойлно. Хоёр дахь нь гүйцэтгэх нь. Яг тэр зорилготой уялдуулж гүйцэтгэх нь. Яг тэрийг ингээд гүйцэтгэж тэр гүйцэтгэх гэж одоо бүтэн жилийн аял болох гэдэг шүү дээ. Удирдлагын зорилго тодорхойлно. Бүтэн удирдлагын аялал тэр бүтэн жилийн хугацаанд тэр зорилгыг л бодож тэр зорилгын төлөө те нөөцөө хуваарил цагаа гаргаж ингэ ажиллана гэсэн үг байхгүй. Тэгээд жил дууссаны дараа зорилгоо яадаг гэхээр заавал үнэлнэ. Заавал үнэлнэ. Энэ гурван процессыг хийхгүй бол энэ зорилгын цикл эргэлдэхгүй. Тэгэхээр хүнд ингээд ямар нэг юм би ингээд оновчтой зорилго тодорхойлоод тэрэндээ хүрж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй. Тэгэхээр энэ гурав гурван хийх хэрэгтэй. Энэ гурвын аль нэг нь байхгүй бол энэ тулгын гурамжууд шиг юм байхгүй баг л те. Аль нэг нь байхгүй бол тэр зорилго тодорхойлолт ямар ч үр ашиггүй. Зүгээр л уриалаадсан. Тий. Яг л тэр хэлбэртэй үлдчихдэг. Тэгэхээр зорилгоо тодорхойлсон бол тэрийг одоо хан дараа явдаг юм уу, дэвтэр дээр явдаг юм уу хадж байгаа л тэр нь 5 жилийн хол те 5 жил бодох нь шүү дээ. 5 жил. За тэгвэл хэрвээ ингэ жилиг байх юм бол яг тэрийг ингээд хан дээр хадж байгаа тэрийг бүтэн жилийн хугацаанд бодно гэсэн. Тэр нь ингээд амар олон их байх хэрэггүй шүү дээ. Минимум 3-5 жил байх хэрэгтэй те хэмжих нэг шүү дээ. За тэгээд дараа нь гүйцэтгэх гэдэг нь яг тэр зорилготой л өөрийнхөө цаг нарыг гаргана, зарцуулна. Тэр гүйцэтгэл хийхгүй л баг. За тэгээд дээр нь үнэлнэ. Энэ 3 циклийг л одоо гүйцэтгэх хийгээсээ л
Тэгээд зорилгоо одоо тодорхойлж сураасаа тий. Тэгээд илүү юм урт хугацаанд одоо зорилготой төлөвлөгөөтэй амьдрдаг одоо энэ ур чадварт илүү суралцаасаа л гэж бодож байна. Тэгээд угсаа мундаг тодорхойлдог улсууд байгаа. Эндээс магадгүй санаа аваад дахиад нэмээд бүр сайжруулах тий. Боломж. Магадгүй нэг жилээр тодорхойлдог 3 жил болоо тий. 3 бол 5 болоо 5 бол 10 болоо тий. Жишээлбэл байна да. За баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаараараа бид бүхэн монголчуудын соёл болон монгол хүний зан төлөвийг тодорхойлох судалгааны үр дүнд үндэслэн судалгааны үр дүн дүгнэлтийн талаар ярилцлаа. Тэгээд өнөөдрийн дугаарын зочноор оролцсон Эрдэнэлийг захиралтай маш их баярлалаа. Тэгээд сонсогчд маань бас таны хэлсэн одоо судалгааны маань үр дүнгууд дээр үндэслээд өөр тус бүрдээ болон байгууллага бол байгууллагатай тийм ээ хувь хүн бол хувь хүндээ ингээд өөр өөрсдийн дүгнэлтүүдийг хийгээд ажил болгож хэрэгжүүлээсэ гэж ингээд хүсэж байна. За баярлалаа. Нөгөө манай DataMon дээр байж байгаа. DataMon гэдэг платформ дээр яг судалгаа бүтнээрээ байж байгаа. Үнэгүй байж байгаа. Англиар монголоор байж байгаа тий. Тэгээд одоо хүмүүс маань тэрийг илүү сайхан дэлгэрэнгүй үр дүнтэй тоотоо бүгдэнд танилцаад тэгээд одоо ажил амьдралдаа ингээд хэрэглээрэй гэж хэлмээр байна. Тийм. За баярлалаа. За баярлалаа. Ингээд дараагийн дугаараараа уулзцгаая. Лайк, subscribe дарж биднийг дэмжээрэй.